Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувгийн археологийн нууцад нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сув, Ген ТV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос дэлгэнээр хүрдэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчтэй ухаалаг туслах он тайм технологи мөн од мөндрийн алтан гишүүд та нар маань дэмжиж ажиллаж байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан мөн Цэнгэл хоёр нар бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийн сэдэв бол Есүс мэдлэгээс ч өмнөх Библийн олдвор буюу одоо Библийн хуулиас бичгийн тухай. За энэ дээр нэг жоохон мэдээлэл хэлэхэд хүн төрөлхтний түүхэнд хамгийн их хуваар хэвлэгдсэн, хамгийн олон хэл рүү орчуулагдсан, соёл иргэншилд хамгийн их нөлөө үзүүлсэн бүтээл бол Библи юм. За тэгээ энэ бол зөвхөн шашны судар биш, харин хүн төрөлхтний өнгөрсөн, одоо ирээдүг хэлэхсэн оюун санааны нэвтрэхий тойл гэж ярилцдаг. За олон зуун жилийн турш 3 төв давнан 40 гаруй өөр хүний гараар бичигдсэн атлаа нэгэн цол мэт зангилагдсан дэлхийн хамгийн нууцлаг бөгөөд гайхамшигт судраг игддэг Библи хуучин болоод шинэ гэрээ гэсэн юм хоёр хэсгээс бүрдэж байгаа. За эхний бүлэг буюу хуучин гэрээнд нь энэ ертөнцийн гарал үүслээс эхлээд бурхан болон еврей түмний хооронд байгуулсан гэрээг өгүүлж идэг. Энэ бүтээлийг хаан, малчин, загасчин гэд олон зохиолч өөр өөрийн цаг үедээ өөр өөрсдийн хэлээр сэрүүл үлдээсэн. За үүний дараа бол хуучин гэрээний зөвгөнлүүд биелсэн гэх үед шинэ гэрээ бичигдсэн байдаг. Есүс Христийн амьдрал, тэгээд сургаал, хүмүүн төрлөختнийг аврахын тулд өөрийгөө золсон түүхийг грек хэлээр хүүрн үлдээжээ. Түүхийн явцад Библийг шатааж, хориглож, устгахыг оролдсон тохиолдол үе олноороо гарсан ч гэсэн өнөөдөр дэлхийн 3000 гаруй хэлээр Библи орчуулагдсан төгсөн. За тавчхандаа бол Библигүйгээр Леонардо да Винчигийн Сүүлчийн оройн зог гэдэг зураг байхгүй байх нь байна. Микеланжелогийн Дэвид баримл байхгүй байх нь байна. Баахын хөгжим, Шекспирийн зохиолууд маш олон зохиолуудыг бас төсөөлөх аргагүй. Өрний ертөнцийн соёл, түүх, суртахуун, заншил, оршихуйг ойлгох боломжгүй болохоор ийм агуу бүтээл тухай яригдах чинь. Харин яг үнэн. Тэгэхээр одоо яг тухайн үеийн одоо нөхцөл байдал өнөөгийн өрн тахны соёлыг бол ойлгох боломжгүй хэмжээнд те Библи байхгүй бол нэг тэгж болох гэдэг шүү дээ тий. Тэгвэл бид нар яг өнөөдөр Библи бичигдсэн хугацааг мянган жилээр урагшлуулсан түүх археологи, хэл шинжлэлийн шинжлэх ухааны түүхэндх хамгийн гайхамшигт үнэт олдвруудын нэг болох нэгэн хуулиас бичгийн тухай археологийн нууцуд нэвтрүүлгээр ярихаар бэлдсэн байгаа юм. За эртний одоо еврейт армей зэрэг тий еврейчүүдийн хэл мөн одоо эртний грек хэлээр бичигдсэн сүнсэн тэнгисийн бичгүүд нь одоогор олдоод байгаа Библийн судар болон Христийн шашин, Ийдвэн шашинтай холбогдох хамгийн эртний бичгийн сурвалж юм. Энэхүү нээлтээс өмнө Библиэд холбогдох хамгийн эртний одоо иврит хэлээрх одоо бичгийн сурвалжуудад нийтийн тооллын 10 дугаар зуунд хамаарч байсан. За харин сүнсэн тэнгисийн хуулиас бичгүүд бол Библийн болоод ганц бурханд үзэлтэй холбогдох бичгийн сурвалжийн түүхийг бүтэн мянган жилээр урагшлуулсан. За хуулиас бичгүүдэд одоо Эстрийн судраас бусад хуучин гэрээний бүх ном судруудыг бичигдснээс гадна иврит хэлээрх Библийн судрын хэсгүүд ч байдаг байсан. За 1946-аас 1956 оны хооронд одоогийн Палестины нутагт Кумраны гэх хэд хэдэн агуу дотроос олдсон нийтдээ 981 ширхэг одоо хэсэг те хуулиас бичгэн тэгэхээр ганц археологийн төдийгүй түүх соёл, шашин шүтлэг, хэл бичгийн салбар дах хамгийн онцгой нээлтийн нэг юм байна. За нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуунаас яг энэ тооллын 1-р зууны үед хамаарах эдгээр бичгийг анх хэдэн малчин хүү Ямаага хариулж ягаад олсон гэдэг байхгүй. За 1947 оны өвөл Йордан голын баруун эрэгт сүнсэн тэнгисийн хойд эрэгдэх Кумран гэдэг газар те хад асга ихтэй одоо ийм газар бол Тамири хэмээх нүүдэлчин аймгийн 3 хүү малаа хариулж явсан. За тэдний нэг нь бол Жума Мухаммед гэх залуу алдсан Ямаага хайж яваад хадны завсарт нэгэн жижиг агуун ам олж харсан байна. Тэр ах トゥ хоёртой агуун тухай хэлээд 3 өдрийн дараа эргэн ирж агууг үзэхээр тохиролцсон байдаг. Гэтэл үүний маргааш нь дүү Мухаммед эд Дехип гээд энэ хүүхэдтэй ганцаараа ирж агуу руу ороод ваарн дотор хийсэн байсан 7 хуулиасыг авч гэртээ харсан байна. Тэгээ цүлийн малчин залуус те одоо эдгээр одоо хуулиасыг майхандаа хадгалж эргэн тойрны хүмүүстэй сонирхуулаад те харуулснаар эцэстээ нэг хуулиас нь дундуураа тасарч орхигдсон байдаг. За Мухаммед эд Дехип те хуулиас бичгүүдэд одоо Библийн хотын худалдаачинд одоо ингээ авчиж үзүүлтэл өнөөх нь еврейс хүмүүс одоо хулгайлагдсан эд байж магадгүй гэд тоолгүй буцаасан байдаг. Залуу зөвхөрөнгүй одоо ойролцоох зах дээр очиж Сирийн Христийн одоо шашинтнуудад үзүүлтэл тэд хуулиастуудыг худалдаж авахыг хүссэн байна. За гэтэл тэдний ярианд хөндлөнгөөс нэгэн одоо шейх оролцож Кандо нэрээр алдартай эртний идэл цуглуулагчид аваачиж үзүүлэхийг санал болгосон байдаг. За ингээд хуулиасыг одоо 7 Йордан буюу одоо фунт буюу одоо ингээд
тухайн үеийн 28 ам доллараар залуу зарсан баг. За Кандо тэдгээр одоо хуулиасуудыг ортодокс гэдэг одоо сүмийн хамбал ам Мар Сэмуэлд болохоор зарсан бөгөөд хамбал ам тэдгэрийг жинхэнэ эсхийг нэгтлэн шалгах ажлыг эхлүүлсэн гэдэг. 1949 оны эхээр Мар Самуэль хуулиасуудыг Америкийн нэгдсэн улсад авчирч 250 мянган доллараар Израиль археологч Игэл Ядин хүнд зарсан байна. За Ядин 1954 онд тэдгэрийг Израильд одоо эргүүлэн авчирсан түүхт. Цөлийн малчин залуус анх хуулиас бичгүүдийн нээснээс хойш 2 жилийн турш судлаачид Эрдэмтэд анхны агууг олж чадаагүй. Тухайн үед Араб Израилийн дайн болж байсан учраас юу малтлаг хайгуул тэ мантай байсан байгаа байхгүй. Ингэснээр 1949 оны 1-р сарын 28-нд Нүбид одоо ингээ Нүбийн ажиглагчтай Бийлгийн Ахмад Филиппис болон Арабын одоо Лигон Ахмад Акаш Эл Зибин нар агууг дахин олсон байдаг. За улмаар 1949 оны 2-р сарын 15-наас 3-р сарын 5-ны хооронд археологчид 1-р агуйд малтлах хийж Сүнсэн тэнгисийн хуулиасны хилтерхиинүүд майланган даав болон бусад олдвруудыг олсон гэдэг. За ингээд нөхцөл байдал цаашаага улам мөргөжилсээр 1951 онд Кумранд бүрэн хэмжээний судалгаа эхэлсэн. 1952 оны 2-р сард одоо бидүүчүүд 2-р агуугаас хуулиас бичгийн 30 орчим хилтерхий олсон бөгөөд хожим нь тэндээс 33 гар бичмэл хамаарах 300 гаруй хилтерхий тэр дундаа эртний одоо иврит хэл дээрх бичээрүүдийг ингэж нээж олсон байгаа. За үүнээс сар орчмын дараа буюу 1952 оны 3-р сарын 14-нд 3 агуугаас алдарт зэс хуулиас олсон. За ингэж явсаар хагаад мөн 1952 оны 9-өөс 12 дугаар сарын хооронд 4, 5, 6 дугаар агуунуудыг нээсэн түүхтэй. За агуунуудыг нээж хуулиас бичгүүд олдох хэрээр түүх археологийн шинжилгээ ухааны ертөнцид дуйлан болж олдруудын үн цэн өссөөр байсан тул эрдэмтэн судлаачид одоо бидүнчүүдийн хамт хайгуул маллагч одоо шуурхаалж хийж эхэлсэн байна. За ингэж явсаар хагаад 1953-аас 56 оны хооронд тэнд 4 удаагийн шинжилгээний анги ажиллаж олон тоо хуулиас олдвор илрүүлсэн. 2017 онд Еврей их сургуулийн археологчид хамгийн сүүлийн буюу 12 дугаар агууг нээгээд байгаа юм. За гэхдээ энэ агуугаас олсон ваарн дотор ямар ч бичээсгүй цулгаа илэг мөн ваарны хилтерхиинүүд л гарч ирсэн байгаа байхгүй. За анхны агууг нээснээс хойшоо энэ мэдээ дэлхийд даяар тархаж археологчид 9 цөлийг одоо гарын 5 хуруу шигээ мэддэг уугуул одоо бидэнчүүдтэй хамтран дараагийн 10 жилийн турш гүмран орчмын шохоон чулуун одоо хануудыг нэг бүрчлэн нэгцээр хагаад нийтдээ 981 хуулиас бичиг олсон байдаг. Яг энийг ингээд ярихаар Монголд ч гэсэн одоо Булган аймгийн Дашинжилэн Булган аймагт одоо хар бухын балгас гэж байгаа байхгүй. Хар балгас биш, Харангай аймгийн хар балгас биш, Булган аймгийн хар бухын балгас. За энд бол одоо манай одоо алдарт археологч Перлего бол бас хуулиас бичмэлүүд олсон байдаг. За тэр бичмэлүүд нь болохоор яг 17 дугаар зууны үеийн улс төрийн бутарлын үеийн хууль цаазын бичгүүд байдаг байхгүй. Энтэй бас яг нэлээд төстэй санагдаад байгаа. За одоогоор олдоод байгаа одоо 981 бичвэрийг 3 үндсэн хэсэгт хуваагддаг. Нэгдүгürt Библийн сурвалжууд. Өнөөгийн бидний мэддэг хуучин гэрээний Эстрийн номноос бусад бүх ном эндээс олдсон. Хамгийн гайхалтай нь эдгээр бичвэрүүд өмнө нь олдож байсан хамгийн эртний их сурвалжаас даруй 1000 гаруй жилээс одоо жилээр ах өмнө гэж байгаа байхгүй. Тэгээ нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуунаас энэ тооллын 1-р зууны үед хамаарах энэ бичвэрүүдийг одоогийн хуучин гэрээтэй тулгаж үзвээс утга санаа, үг хэллэг нь бараг 95-аас 99% ижил гэж байгаа. Тэгэхээр энэ бол Есүс Христ мэдлэхээс ч өмнө бичигдсэн их сурвалжууд байх нь нөгөө талаас Библийн бичвэрүүд мянган жилийн турш өөрчлөгдөөгүй хэвээрээ хадгалагдж ирсний баталгаа болж байгаа байхгүй. За одоо яг энтэй бас яг дүүцүүлчихэр Монголын нуус товчоо бол бас яг адилхан байгаа байхгүй. Монголын нуус товчоог хожим нь одоо алтан товч, Лувсан данзангийн алтан товч гэдэг ч юм уу ингээд явахаар зарим ихэнх нь адилхан. Зарим хэсэг нь Монголын нуус товчоонд байхгүй мэдээллүүдийг алтан товчоос бас харж болдог. Хвчлэнгээр нэгийг нөгөө ингээд нөхдөг те. Иймтэй бас ингээд нэлээд төстэй бас санагдаад байгаа юм. За энэ мэтлэнгээр ингээд яриад байх юм бол те маш олон зүйлсийг энд бас дурдж болж байгаа юм. За дараагийнх нь болохоор мэдээж эсэнчүүдийн бичвэрүүд. Эдгээр хуулиас бичвэрүүдийг Эдвин шашны нэгэн хатуу урсгал болох эсэнчүүд бичсэн гэж судлаачид үздэг.
Эссенчүүд гэж хэн бэ? Нийтийн тооллын өмнөх 2-р зууны үед Иерусалим дахь ариун сүм улс төртөө хутгалдаж, авилгалд идэгдэж, шашны зан үйл бузарлагдсан гэж үзсэн бүлэг хүмүүс өөрсдийгөө нийгмээс тусгаарлахаар шийдсэн байдаг. Ер нь ингэ шашин улс төр хоёр хоорондоо хорилтохоор бузарддаг гэдэг нэг зүйл яг түүхийн шинжлэх ухаанд бас байгаад байдаг байхгүй. Түүх ингээд шашин улс төр рүү ороод ирэхээр бузарддаг гэдэг. Тэрнтэй адилхан үзэл санаа бас эндээс гараад байна тий. За тэд зөв шудраг багш хэмээх өдөртөгчд дагна сүнсэн тэнгисийн иргэдэх Кумран руу нүүсэн байдаг. Дэлхийн ертөнцийн сайн ба муугийн тулааны талбар гэж харж удахгүй болох ертөнцийн төгсгөлийн дайн бурхны талд тулалдахаар өдөр бүр сэтгэл зүй бие бэлдраа бэлтдэг. Тэд өөрсдийгөө гэрлийн хүүхдүүд харин өөрсдөөс нь өөр бодолтой хүмүүсийн харанхуй хүүхдүүд хэмээн нэрлэдэг байсан. Өөрсдийн гэсэн нийгэм хүрээллийг бий болгосон эсэнчүүдийн амьдрал өөрийн гэсэн онцлогтой байдаг. Тэдний нэг болж шинээр орж буй гишүүн өөрийн бүх хөрөнгө мөнгийг бүлгэмдээ тушаадаг. Хинд ч хувийн өмч байх ёсгүй гэж байгаа байхгүй. Тэд минийх биш, биднийх гэсэн зарчмаар амьдардаг байсан. Мөн тэд өдөр бүр хэд хэдэн удаа хүйтэн усанд бүх биеэрээ орж ариусдаг. Энэ нь зөвхөн бие угаах үйл биш. Сэтгэлээ, нүглээ цэвэрлэж буй зан үйл гэж байгаа байхгүй. Эсэнчүүдийн олонх нь гэрлэхээс татгалзаж насан туршдаа даяанчлан амьдардаг байсан ч зарим бүлэг нь үр удмаа үлдээхийн тулд гэрлэхийг зөвшөөрдөг байсан гэж байна. Тэд өөр хоорондоо дими яриа, чанга инех, уурлахыг хориглодог байсан. Бөгөөд хоолооч анир чимээгүйд бясалхан иддэг байсан гэдэг. Эсэнчүүдийн хийдэг нэг чухал ажил бол ном хуулах. Тэд агуй даяанчлан сууж, эртний судар бичиг, өөрсдийн түүх, үзлээ одоо илгэн дээр сийлэн одоо бичиж үлдээсэн байдаг аахгүй. Түүхчдийн үздгээр Эссений бүлгэмд тухайн үедээ 4,000 орчим хүн байсан бөгөөд тэд Кумран төдийгүй Израилийн бусад газарч тархан сууршиж байж байгаа. Кумраны хуулиас бичгүүдэд бүлгмийн дүрм гих алдартай бичвэрээ. Энд эссенчүүд биеэ хэрхэн авч явах, шин гишүүн болоход ямар шалгалт өгөх, дүрм зөрчил яаж шийдэхийг ч наривчлан заасан байдаг. Бас дайны хуулиас хэмээх бичвэрт нь гэрлийн болон харанхуйн хүүхдүүдийн хооронд өрнөх 40 жилийн дайны тухай бичиж үлдээсэн байдаг гэж байгаа. За одоо би бол 1980-ад оны хүүхд таахгүй. Хүүхд гэнэ одоо хүн шүү дээ тий. Хүүхд болсон л явж байна. За тэгээ бодоод үзэх юм бол яг манай үед чинь бас христийн шашин Монголд бас дэлгэрэх тий үйл явц нэлээд явагдаж ирсэн. Манай үеийнхнаас бол сүмд очиж үзээгүй хүүхд маш цөөхөн баг. Ядангуяа христийн шашны тэр дуунаас нь болоод агиох сүм хийдүүдэд очиж исэн байхгүй. Би бол тэр нэг дуунд нь татагдаж очиж исэн. Тэгэнгუут яг ингээ очихоор нэг агиох гоё найрсаг хүлээж авч мавдаг тий. Тэглээгээд би нэг христийн шашинтай бол биш шүү. Ямар ч очиж үзсэн. Тийм тэгээд сайн хараад байхад бол очихоор агиу сайхан нэг ариун ус гээл ус өгдөг тий. Эсвэл талхаа хувааж иддэг. Тэгээд тэнд нэг найзын хүрээлэл бий болдог байсан болохоор тухайн үедээ христийн шашин нэлээд илүү дэлгэрч хөгжсөн байгаа хаа. Хин Цэнгэл баяр ямар нэгэн байдлаар танаа үеийнхэн чи ч 90-ад оных хэдэн оных? 90-ад оных. За 90-ад оныхан ер нь христтэй яаж холбогдож вэ? Би ямар ч байсан төгөлдөр хуур дарж сурах гэж сүмд явсан байдаг. Яг үнэндээ хөгжмөөсөн тий. Тийм тэнд одоо юм пастор нь өөрөө төгөлдөр хуур дардаг тэрийг их хайр гамгүй нэгүүлсэнгүү заадаг тий. Тэгэхээр тэнд очиж заалгахнаад их амар байсан. Тэгээ бүр дараа нь бас өөрийнхөө сонирхлоор ерөн жүжигч хүн бас юм юмыг сонирхох хэрэгтэй гэж үзээд нэг сүмд очисаа. Тэр болохоор их хатан урсгалтай сүм байж таарад. Тэгээд ингээд итгэж чадахгүй яг тэгж амьдрна гэж үдээ гэд тэгэд болж ирсэн. Сая тэр эсэнчүүдийн тухай ярьсан чи яг нүднээс ч харагдаад юм аа. Яг нэг ингээд бас ингээ Улаанбаатар хотод анх оюутан болоод явж байгаа чинь нэг бал зардаг хүмүүс айгүйх байсан шүү дээ. Та нэг бал аваач, энэ амьсыг аваач. Тийм замаар мамаар явдаг. Тэгээ тэр бал нь хэдэн төгрөг гэж асуухаар 1000 төгрөг. Тухай чинь бал чинь 100 200 төгрөг гэдэгсэн. Тэгээ 1000 төгрөг гэдэг. Тэгээ таны энэ юм чинь сайн сайхан хөдлөө мөлөөгөл ингээл. Тэгээ тэр чинь тэгэл цаанаа бас нөгөө нэг христний шашны л бас нэг урсгал байсан юм шиг байна лээ. Гэх мэтлэнгээр ер нь нэг янз янзын сүмтэй заавал нэг холбогдсон байдаг. Тийм тэгээд одоо тэнд очихоор бас их өөр орчин өөртөө маш ихтгэлгүй байж болохоор нэг юм хүүхэд байж ирсэнаа тэндээ маш гоё ертөнц бүтээсэн байж байгаа нь бол гоё харагддаг байлаа. Өө ямар гоё юм бэ энд чи бүгдийг хайрлалтай юм биш гэж бодох шиг. Яг хөө гэхдээ нэг шашин бол хүн хувийн өөрийнх нь сонголт хоёрдугаарт бол тэнд очиод өөртөө засарж байгаа айгүй олон жишээнүүд байдаг шүү дээ тий. Ялангуяа христийн шашнаар бол ингээд засраад архит арснаас гарцсан гэдэг ч юм уу амьдралаа бүр айтаахан болгоо явцсан
хүмүүс ч байгаад байдаг. Тэр нь бас ингээ харагдаад идэв тий. За хоёлаа нөгөө нэвтрүүлэг рүүгээ буцаад орё тий. За 40 жилийн дайн. Дайны тухай энэ бичвэрт бол тулааны тактик хэрэглэх, зэвсэг, хамгаалах бамбай тий. Амрах давшихыг заасан одоо бүрээн дуу зэрэг маш нарийн ойлголтуудыг дүрсэлсэн байдаг. Нийтийн тоглолтын 68 онд Ромын айрам Кумраныг эзлэхээр ирсэн. Энэ үед эссенчүүд нандин судруудаа шавар бааранд хийж лацдан хин хүн анзаарахт гаргүй агууд хийж нуусан нь өнөөгийн эдгээр олдурууд гэж судлаачид таамагладаг. Өнөөгийн христийн шашин түгээмэл байдаг баптизм буюу усаар ариусгах зан үйл мөн хойд зүг рүү харсан залбирах зэрэг зан үйл тий ингээд эссенчүүдээс улбаатай гэж шашин судлаачид бас үздэг гэж байгаа байхгүй. Энд бас яг дайнаас болоод сая ингээд нөхцөл байдал тий бидэнд ингээд олдож байгаа үйл явдал нь энэс хүндрэлтэн тий саяны үйл энэ нэг 981 ширхэг тэр хуйлаас бичиг олдож байгаа нь дайнаас болсон гэж байна шүү дээ. Энд чинь Монголын төвтэй бас яг адилхан холбоотой. Би яг ингээд нэг иймэрхүү нэвтрүүлэг ингээд бэлж яхаар Монголын төвтэйг айгүйх ингээд холбоотой байдаг байхгүй. Юан гүрэн мөксний дараа одоо монголчууд одоо Бээжинд хятад байсан шүү дээ тий. За энэ үед бол яг тэр нэг малтахын тухай би 2006 онд сонсч ирсэн. Тэр материалыг би дахиж ерөөс олж харж чадахгүй байгаа. Чадах юм бол дараа нь тэрнгээр заавал нэг нэвтрүүлэг хиймээр санагдаад байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхээр Юан гүрэн мөхж байгаа яг тэр үед чинь Мин улс буюу хятад нэгдсэн нэг улс болоод ингээд тариачдын бослого улс болж байгаа шүү дээ. Энэ үед бол хүн амын нэгжид нөгөө нэгдүгürt одоо монгол хүн те хоёрт өнгөт нүдтэн гэдэг байсан. Өнгөт нүдтэн гэдэг нь болохоор түрк саны хүмүүс аахгүй. За тэд нар ихэнхдээ нэг худалдаа хийдэг. За тэгээ яг тэр өнгөт нүдтэн хүмүүсийн гэр хорооллуудыг бүгдийг ингээд сая 20 дугаар зуунд 21 дугаар зуунд малтсан чинь бүгд гэр хорооллынхаа доор одоо те шалан доороо хамгийн үнэтэй одоо ваарн дотор алт эрдэнэс бүх юмад өргөцсөн байгаа байхгүй. Бүх хороол тэр чигээрээ доороо тийм юмтай. Тийм яг тэрнтэй адилхан сонсогдлаа. Тийм байна тий. За жоохон хадвараад ах ч өнөөдөр чинь тий. Хамтран ажиллагч. За тэгээ хамтран ажиллагч. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр on time гэдэг бол хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж, мөн М банктай хамтран шимтгэл багтаа банкны карт уншигч, эргэлтийн өрнгийн зээлийг онлайнаар олгож байгаа ийм үйлчилгээ юм а. За on time-ийн гол онцлог нь юу юм бэ гэхээр хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг мэдрээд одоо юу хэрэгтэй гэдгийг нарийн судалсны үндсэн дээр хэрэгцээнд нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд байгаагаар давуу талтай юм. За on time-ийн одоо энэ кассийн програмыг Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн дэлгүүр ерөөсөө 2 дэлгүүр тутмын нэг нь буюу Монгол улсад 50% нь ашиглаж байна. Тэгэхээр энэ 50% за тэрнээс ч нэмэгдэж болох хүмүүс давуу тал олох гэдэг. On time-ыг сүүлийн та 6 сар хэрэгжилж л байгаа бол кассийн програмыг хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүйгээр банкнд очихгүйгээр за байгаа газраас M business application-аар авах бүрэн боломжтой. За мөн энэ аппликейшнаас та тэгээс 1.3% хүртэлх буцаа олголттой. За бусад карт уншигч 1.1 байдаг баг шүү. М банкны карт уншигчаа захиалж байгаа газараа хөргүүлж болно. Таны одоо жилийн орлого ч юм уу одоо хэдэн сая байлаа гэхэд 1.1 хүртэлх буцаа олголт 1.3% буцаа олголт маш том зөрүү юм шүү. Энэ бараг хяналт гэсэн үг. Та хараахан одоо on time-ийн кассийн програмыг хэрэглэгч болж амжаагүй байгаа бол on time гэсэн Facebook хуудас руу чат бичиж болох юм. За түрүүний 1.3, 1.1 дээр би алдчихж магадгүй шүү. Ямар ч байсан энэ бол давуу их хуваар олгож байгаа нь юм шүү. Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Централ Тавар 708 татас лавлж болно. 77 77 44 44 утасны дугаараар бас лавлж болно. За баярлалаа. За яагаад заавал нөгөө Юан гүрэн нөгөө өнгөт нүдтэн тэгээ тэнд байгаа баахан алт эрдэнэсийн тухай ярьсан бэ гэхлээр Кумраны хуулиас бичээсүүдээс бас нэгэн онцгой олдвор болсон байдаг байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр зис хуулиас. За агуунаас олдсон бусад олдвороос ялгаатай нь энэ бол ямар нэгэн шашинтай холбоотой бичвэр бол биш. Энэ бол Иерусалимын сүмээс нуусан асар хэмжээний алт мөнгө эрдэнэсийн байршлыг заасан газрын зураг байхгүй. 1952 оны 3 дугаар сарын 14-ний өдөр археологчид Кумраны одоо ингээ 3 дугаар агуун гүнээс 2 ширхэг зэвэрсэн зис хуулиас олсон. За бусад бүх бичвэр, амьтны ярьс, илэг, эсвэл одоо папирус буюу зэгсэн хавтан дээр бэхээр одоо бичигдсэн байсан бол энэ олдвор нь цэвэр металл дээр ингээ бичвэрүүдийг цохин хийснээр онцлог байгаа. Зис хуулиас ном цагийн уртад зэвэрч хэвэрхсэн тул дэлгэх гэж оролдвол өрчийчих нэг ийм асуудалтай байна. Тиймээс 3 жилийн турш Эрдэнэтэд толгоогоо гачлахсны эцэст одоо Манчестерийн технологийн коллежийн профессор Рейд Бейкер гэдэг хүн нэгэн шийдэл олсон нь зис хуулиасыг маш нарийн хөрөөгөөр 23 ширхэг болгон зүсэж салгах одоо ийм арга байлаа. За ингэж зүссний дараа л дотор нь нуугдсан тэрхүү гайхамшигт бичээсүүд нь анх удаага ил болсон.
Энэ бичээс 99% цэвэр зис маш бага хэмжээний цагаан туулганы холцтой металл дээр сийлэгдсэн байна. Нийт урт нь болохоор 2.4 м, өргөн нь болохоор 30 см бөгөөд анх 3 тусдаа зис хуйлаасыг хооронд нь холбож хадаад дараа нь хуйлсан байгаа байхгүй. Бичвэрийг хурц үзүүртэй багжаар цохиж хонхойлгон сийлсэн байгаа. За хуйлаас дээрх бичвэр эртний еврей хэлээр бичигдсэн боловч энэ нь Библийн сонгодог еврей хэл биш байсан. Энэ нь нийтийн тооллын 1-р зууны үеийн хүмүүсийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж байсан арай энгийн ярианы хиллэг давмгайлсан Мишнагийн иврит хэл байсан юм. Хамгийн хачиргалтай нь еврей бичвэрүүдийн төгсгөлд грек хэлний 2 юм уу 3 үсгээс бүтсэн нууц кодууд байсан байгаа. Зарим судлаачид эдгээрийг ертөнцийг нуусан хүмүүсийн нэрсийн товчлол гэж үздэг юм. Зарим нь ертөнцийн сангийн байршлыг баталгаажуулах нууц түлхүүр гэж таамагладаг. Энэ бичээс 64 өөр газар нуусан асар их хөрөнгийн байршлыг заасан байдаг. Жишээлбэл Хеврон дахь Махпела агуунд иргэдэх хуучин усны савнд 40 талантын хэмжээтэй мөнгөн гудмаа бий. Гэх мэтээр маш нарийн төрсөлсөн өгүүлдэг. Энэ жагсаалнаас харахад 26 тонн алт, 65 тонн мөнгө, сав суулга, хувцас хунар, шашны эд зүйлсийг өөр байршилд байгааг заасан байна. Хамгийн сонирхолтой нь 64 дахь буюу хамгийн сүүлчийнх нь байршилд эдгээр бүх зүйлсийг нарийн тайлбар, хэмжээг бичсэн өөр нэгэн хуулиас бий гэж дурдсан нь өнөө хүртэл олдоог байгаа юм. Тэгэхээр үүнээс өөр дахиад нэг хуулиас бичиг хаа нэгтээ байж магадгүй гэсэн санаа гарч иж байгаа. Энэ их баялаг эрдэнэс хэнийх вэ гэдэг нь тухайн бас олон таамаг байдаг. Хамгийн бодиттой нь бол энэ бол Иерусалимын 2 дугаар сүмийн эрдэнэс гэсэн таамаглал. Нийтийн тооллын 70 онд Ромын айран Иерусалимыг бүсэлж ариун сүмийг галдан шатаахаас өмнө тахилчид сүмийн сан хөмрөг, ариун эд зүйлсийг дайсны гарт оруулахгүй тулд цөл рүү гаргаж нууц газар хадгалсан байж магадгүй. Тухайн үед нийгмээс өөрсдийгөө тусгаарласан буйд аглагт аглаг буюу нэг газар байгаа шүү дээ. Ингээд нууцлаг. За иймд газар дайцсан гэрлийн хүүхдүүд буюу эссенчүүд үүнд тусалж улмаар эрдэнсийн байршил, тоо ширхэг, хэмжээг тэмдэглэн сийрүүлээд агуйд нуу үлдээсэн гэх таамгийг хамгийн бодиттой гэж үздэг. Асар их эрдэнсийн байршлыг заасан энэ зис хуйлаасыг тайлж унссны дараа олон 10 экстез ийдүн цөлийг нэгэнгүй нэгдсэн боловч өнөө хүртэл нэгч алтан зоос, мөнгөн гудмаа олоогүй. Бичвэр заасан газар зүйн байршлууд тухайлбал улаан байшин, зүүн тийш харсан хад, хуучин сууг зэргийг хинч олохгүй. Энэ бол 2000 жилийн өмнөх бичвэр шүү дээ, Нөгөө талаас Ромчууд сүмийн тахилчдыг эрүүдэн шүүгээд нууц байршлуудыг олж эрдэнсийг тонсон байж магадгүй гэх. Нөгөө нэг таамаг нь болохоор энэ их эрдэнэс өнөө хүртэл сүнсэн тэнгис, элсэн зүйлийн хаа нэгтээ байсаар байж магадгүй гэх таамаг юм. Алдарт зис хуйлаас өдгөө Йордны Аман хотын үндэсний музейд хадгалагдж байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн том, хамгийн нууцлаг газрыг зураг хэвээр байгаад байгаа. Кумраны хуйлаас бичгүүдээс ихэнхийг нь нийллэг папирус буюу зэгсэн хавтан дээр бичжүүлдээсэн байдаг. Сонирхолтой нь сүнсэн тэнгисийн эрэг Кумраны агуйнууд маш хуурай давслаг орчинтой байсан нь эдгээр илэлгэн хуйлаасуудыг 2000 жилийн турш ялзарч муудахаас хамгаалж чадсан байдаг. Сүнсэн тэнгис бол дэлхийн хамгийн нам цэг. Тентхийн агаар маш хуурай, хүчил төрөгчийн хэмжээ бага, давсны агууламж өндөр. Энэ нь бактери болон мөөгөнцөр үржих арсыг идэхээс сэргийлсэн төгс орчин байгаа байхгүй. Хэрв арай чиглэг эсвэл арай хүйтэн орчинд байсан бол энэ үнэт бичээсүүд хэдхэн зуун жилийн дотор ялзарч муудаад хумхын тоос болон замхрах байсан. Дээр нь хуйлаас бичээсүүдийг өндөр нарийн баарнуудад хийж амыг нь давирхаа эсвэл лаваар сайтар лацтан тагсан нь агаар болон чийг орохоос хамгаалсан. Эртний бичээсүүд хонь, ямааны арсыг нарийн технологийн дагуу боловсруулж, үсийг нь хусаж, нэмгэлэн, иллэг болгоод зэгсэн үзгээр хар бэхээр өсөг бүрийг нь нямбаалан сэрүүлсэн. Тэдний хэрэгэлсэн бэх нь ургамлын досыг шатааж гаргасан тортог суурьтай тул 2000-ны дараач бүтгэрлгүй тод харагдаж байгаа юм. Мөн илгэн дээр бичихтэй өсгүүдийг цэгцтэй харагдуулахын тулд хурц үзүүртэй багжаар үл мэдэх нарийн зураас татаж
өсгүүдээ тэрхүү мөрнийхөө хооронд бичдэг байсан нь одоогийнхоор бараг дэвтэр гэж хэлж болохоор байгаа байхгүй тий. Ингээд мөр татчихсан. Шугам татсан тий. Нэг хэсэг чинь намайг чинь жоохон бахад чинь нөгөө нэг шугамнаар ингээд мөр татчих өгдөг байсан шүү дээ тий. Сүүлдээ нөгөө нэг шугамдаа юу лээ мөртөө дэвтэр гарч ирсэн. За ингээд эдгээр бичгийг бол бичсэн хэл нь бол эртний иврит, армей, грек, Библийн сонгодог одоо иврит хэл буюу бичгийн мөн өдөр тутмын ярианы хэл тухайн үедээ олон улсын гэгдэж байсан армей, соёл иргэншлийн гүүр болсон грек хэлээр бичигдсэн хэсгүүд ч энд байдаг. Энэ бичээсүүдийг те хэл шинжилгээний хувьд бол маш үнэтэй олдвор. 2 дугаар зууны үеэс эхлэн иврит хэл өдөр тутмын ярианы амьд харилцаанаас шахагдаж зөвхөн шашны зан үйл, шинжлэх ухааны хэл болон хувирсан байдаг. Энэ хэлээр ярьдаг ард түмэн нь дэлхийн өнцөг болон бүрт тархан суурьшихын хэрэг одоо идиш, ладино, эсвэл одоо араб, орос зэрэг хэлээр ярих болж эртний хэл нь зөвхөн сүм хийдийн ханан дунд л үлдэж хоцорсон. Харин 19-р зууны сүүлээс иврит хэлийг сэргээх одоо ингээ агуу хөдөлгөөн эхлэхэд нэгэн том асуулт тулгарлаа. Тэр нь юу вэ гэхээр 2000 жилийн өмнөх эртний хэлээр өнөөдрийн амьдралыг яаж төршлөх вэ? Яг энэ үед Кумраны агуугаас олдсон хуйлаас бичгүүд цаг хугацааны машины үүргийг гүйцэтгэж мянган жилийн ан ангалыг холбох гүүр болсон юм. Эссенчүүдийн өдөр тутмын амьдрал одоо бүлгмийн дүрм зэрэг төрсөлсөн чухал их сурвалжуудаас еврейчүүд өнөө цагт хэрэглэж болох үгсийг сэргээж үгсийн сангаа баяжуулах, гарын авлага болон ашигласан. Хэл шинжлэлийн одоо еврейчүүд ч одоо өөрсдийнхөө хэлийг сэргээж чадсан хүмүүс гэж ярьдэн шүү дээ тий. Тэрэнд одоо ингээ энэ хэл бичиг маш их тусалсан гэдгийг хэлээд байгаа. Хэл шинжлэлийн эрдэмтэд орчин үеийн одоо тий еврит хэлний дүрмийн бүтцийг тодорхойлохдоо эдгээр эртний гар бичмэлийн хэллэгийг жишг болгон ашиглаж мартагдаад байсан мянган үг, хэллэг, хэлцийг амь оруулж орчин үеийн үгсийн санд шууд нутгшуулсан. Өнөөдөр Израиль бичиж уншиж буй тэрхүү үсгийн хэлбэр нь Кумраны хуйлаас бичээс дээрх бичлэлтэй гайхалтай ажиллахан. 2000 жилийн өмнөх Кумраны агуй даяанчлан сэрүүлсэн үлдээсэн бичвэрийг өнөөгийн Израилийн дунд сургуулийн сурагч бараг шууд уншиж утгыг нь ойлгож чадна гэхээр гайхалтай байгаа сте тий. Тэгэхээр агуугаас олдсон эдгээр илгэн хуйлаасууд байгаагүй бол орчин үеийн еврат хэл өнөөгийнх шигээ бат бөх үндэстэй байж чадахгүй байсан бизээ гэдэг зүйл хэлж байгаа. Өнөөдөр эдгээрээр үнэлж баршгүй өвүүдийг Иерусалим дахь Израилийн музейн эртний судрын танхимд маш нарийн чигшил гэрлийн хяналтанд дор хадгалж байгаа. Олон улсын эрдэмтэд одоо ч эдгээр хуйлаасын хилтерхий бүрийг хиймэл оюун ухаан ашиглан эвлүүлж нууцыг нь тайлсаар байгаа. Ийхүү судалгахдаа эрдэмтэд маш нарийн технологи шинжлэх ухааны дэвшлиг ашигладаг. Жишээлбэл Дэл Авивын их сургуулийн эрдэмтэд хуйлаас хийсэн илгэнээс ДНХ-гийн дээж авч судалсан байна. Сонирхолтой нь бичээс бичсэн илэг ихэнх нь хоньных байсан ч зарим нь тухайн бүс нутагт байдаггүй өхрийн арьс байсан. Тэгэхээр зарим бичвэрүүдийг өөр газраас буюу Иерусалимаас авчирсан байж магадгүй гэсэн таамаг бас дэвшүүлж байгаа юм байна тийм. Тэгээ эцэст нь яг энэ бүхний эцэст бол Кумраны агуун дундаас цөлийн малчин залуусын санаандгүй олсон энэ үнэт бичээсүүдээ орчин цагийн соёл, шашин, хэл шинжлэлийн дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж Авраамын шашинтнууд Библийн түүхийг эргүүлээ зогсохгүй өнөөдөр ч олон таамаг оньсог маргаан дагуулсан байгаа байхгүй. Тийм л гайхалтай олдврын тухай өнөөдөр бид нэр ярьж байгаа. Ярих болж байгаа юм байна. Тэгэд нэвтрүүлгийн төгсгөлд за миний ярих юм ерөнхийдөө дуусчлаа. Төгсгөлд нь бас Цэнгэлээрээс нэг зүйлийг асуух гэсэн. Зүгээрээ. Библи уншиж үзсэн үү? Яг ингэж нөгөө нэг яг христийн шашинтай хүн шиг бол биш. Гэхдээ ингээд энэ тэндээс нэлээд уншижсэн. Энэ тэндээс нь те. Нөгөө би бас яг хүүхд тахта Библи нөгөө айл гэр чи үнгүү тараадаг ном чи Библи байлаа штэ тий. Хаалга тагшаал. Тий хаалга тагшаал манай Библи ингээ ариун судар гэл ингээл өгдөг. За тэгэл тэрийг яг уншиж үзсэн. Ер нь бол яг түүх. Тэр дотор ингээл түүхэл яваад түүхэн бичвэрүүд яваад байгаа байхгүй. Тэгээ одоо ч ингээл яг нэг үйл явдлуудыг ингээ бүгдийн ингээл нэг нэгэнгүү ингээл хальтмал санаад байна л да хүүхд тахта уншижсэн учраас тэгэл Библи чинь бас л татан штэ хүнийг уншихад бол бас л харин тийм ээ. За би бол бас одоо христийн шашинтай ч юм уу Библиэд яаж холбогдож болж чинь бас ингээд нэвтрүүлэг дээр яригдж байгаа юм чи ярихад одоо дуу оруулж ам барихын хувьд бол одоо христийн кинонд 6-7 жил одоо ингээм ам барьсан байна. Тэн дээр одоо дандаа хүмүүсийн гэрчилж байгаа өөрийгөө одоо Библийн хэсгээс уншиж байгаа хэсгүүд дандаа гарна. За тэгээ ерөнхий 6 жил тэр Библийн нэг юм арам надаа буулаа гэж бодъё. Тэгэд одоо сүүлд бол
яг одоо нэг янз бүрийн урсгалууд байгаа шүү дээ, тий. Сүлийн хожмын гигантнүүд за одоо юу өөр одоо мормонтой хосолцсонж байгаад байна, тий. Тэгээ ингээд бодоод үзэхээр Библийг ингээд тэр бүтэн ном уншихад бол тэр ном дан Библийн ишлэлүүдийг авцсан байхаар яг христийн шашинтай хүмүүс бол энэ бол одоо зохиол ном биш ээ, энэ бол зүгээр теологийн ном юм аа гэдэг байдлаар тий. Тэгээ тэнд гараад байгаа юмнууд чи өөрөө үнэн гэдгийг батлагдсан айгүй олон юмнууд. Дээрээс нь олдуурууд, чулуун дээр бичсэн олдуурууд. За одоо тэгээд Библиэлд гарч байгаа одоо энэ нэрнүүд ч бүгдээрээ одоо тэр хэдэн зуун жил хэдэн мянган жилийнхаа өмнө амьдарч исэн гэдэг нотлохой баримтууд за үйлдэж исэн шийтгэхтэй ч юм уу эсвэл ёслол үйлдэхтэй хийж исэн олдуурууд ингээд нэг нэгээрээ олдоод байхаар тий чулуун дээр бичээд үлдээсэн зурцсан нь одоо Библи дээр бичигдсэн байгаад ижлэхэн давтагдаад тахаар юу лээ гэж бодогддог. А дээрэс нь уран зохиолтой ойрхон байдаг хүний хувьд мэдээж Библи бол хамгийн том одоо соёл иргэншилтэй маш том соёл дорн зохиолд авчирсан ийм агуу бүтээл байгаад байдаг. Тэгээ олон хүн бичсэн гэдэг. Загас чин тариач чин бичсэн мөртлөө үргэлжлээд нэг юм том яг ижил утга агуулга өнгө айстай. Тэгэхэд одоо од мөндрийн 30 хөтлөгч 30-уулаа нэг юм бичвэл 30 өөр л болно үсттэй. Тэр энэ байдал бол гайхшрал төрүүлдэг, сонирхол татдаг. Аль шашин надад тийм давуу нөлөөлөхгүй мөртлөө бүгдийг хүндлээ. Тэгээ сонирхол бол байнгын байгаад байдаг. Аль алинд нь. Исламын шашинд ч тэр тий. Протестант шашны ном уншиж исэн байт би одоо яг христийн. Тэгээ бодохоор сонирхолтой шүү. Протестант гэдэг чинь нөгөө нэг Библи голлдог юм байна гэж ойлгосон. Би ингэж ойлгож байна. За хоёул шууд ядаа чиг хадна гэдэг шиг. Протестант шашин гэдэг чинь Мартин Лютер, Ульрих Цвингли, Карл Маркс гэдэг хүмүүс шашны шинжилэл Кайс Луис энтергээд явчихдаг ерөөсөө. Одоо энэ шашин бол болохоо байлаа гэдэг нэг шашны шинжилэл хийгээд тий шашны шинжилэл хийгээд тэгээд явдаг тий. Тэ түүхтэр бас гарч ирдэг. Тийм үү. Тэг ингээд бодохоор маш сонирхолтой тий. Тэр одоо нөгөө юу хаагаал Христ үзэгдээл голыг ингээл ярьж байгаа бүх хүмүүсээ гаргалаа гэх тэр доор археологийн олдуураар тэр дороос одоо завь юу гэдэг юм маш олон хүний байж болох юмнууд олдоод идэг ч юм уу. Түүхэд дагаад олдурууд нь бас араараас нь олдонгууд л юу лээ гэдэг. Бид нар чи бүгд шатаагдах ч юм уу гэж бодох үе гарна. Нэг христийн шашин дээр чинь сүмд очихоор чинь айгүй гоё гитар дагалж байгаа л тэгэл дуунууд нь ингээл айгүй гоё яваалдаг. Тэг би сүүл нь яг тэрнээс яг би энэ ямар гоё юм бэ гэж бодцоод дараа нь энэ бусад шашны дуу ямар байд юм бэ гэж сонирхож эхэлсэн юм. Тэгэхээр бүгд амар гоё. Бүгд гоё зэ. Исламын шашны дуу бүр тасархаа. Янз энэ тэгвэл бүр буддын шашны тэр нэг 21 дарих ба штэ. Та бүр ингээд тайвширлаг хүнзээ. Тийм ээ өстө. Йоо бүр гоё те. Исламын шашны дуунууд ч гэсэн бүр амар гоё уянгалаг. Хүнийг ингээд бүр ховсддог. Тий. Тэр чинь исламын шашин бас дэлгэрж байгаа үед чинь христийн шашинтнууд чинь тэр нэг дууг сонсчоод исламын шашинт орж исэн бас түүхүүд байд юм байна. Байлгүй яах вэ? Тэгээ одоогоор исламын шашин тэр азан дуудахыг бол маш гайхалтайгаар ингээл авч явсаар байгааг нь харахаар шашин бас их гоё юм аа. Библиэр дамжуулаад тэр маш олон одоо орчуулгын хувьд ч тэр орчуулагдаал байна гэдэг чинь үг хэллэгийн тухайд маш юм гоё хэлний урсгал ингээд цүнхэл рүү нэг төрлөг орж ирэл ямар гоё баяжуулсан болоо гэдэг утгаараа гоё амар гоё. Харин тийм байна. Тэгвэл надад нэг зүйл санагдаад байдیں۔ Буддын шашин нэг жаахан шинжлэх ухаантай ойрхон юм шиг санагддаг чамд. Ер нь шашин шинжлэх ухаан биш мөн гэдэг мөртлөө шашин болгонд юм шиг санагдсан. Тэг сайн мэдэхгүй ч гэсэн ер нь яг үзэхэр бүгд сайхан тий. Үгүй тэгээ зорилго нэг юм чи яхаа 11 нүглийнхаа 8-ын төвчөд 9-ийн төвчөж болж ивэл одоо болоо доо. Харин тийм. Гэхдээ яг хүн нөгөө шашин шүтдэг байсан ч хамаахгүй зарим нэг зүйл зүгээр би бол нөгөө үүлийн үр гэдэг юмд агүй итгэдэг. Тэгээ хүн зөв л явах ёстой л гэж боддог. Гэхдээ тэр заавал нөгөө зөв явахын тулд нөгөө шашин шүтэх ёстой биш гэж үздэг юм байхгүй. Тийм. Тэгэн гутал ингээд үүлийн үр гэдэг кармач гэдэг юм уу юу гэж ойлгож болно. Тэгэн гутал исламын шашинд, буддын шашинд, христийн шашинд яг энэ үүлийн үртэй ижил ийм ойлголтууд бүгдээрээ л бас байж идэг тийм. Тэгэхээр өөртөө итгэж болохоорыгоо тэг болж ивэл итгэлдээ тэг туйлширч явах уу зохис тунд нь барих уу эсвэл үнэхээр яг нэрэж одоо тэр бурхан байдаг санагдаад үнэн голоос байх юм яг өөрийн дур тий. Харин тий. За үнэхээр баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлгийг баг цэнгэл баяр ирчлээ гэдэг. Яана. Бахан загнуулах үедээ комментээр гэж баярлалаа. Сонирхолтой байла. Одоо хоёулаа нөгөө шашныг яриад явж байгаа ингээ бас их гоё юм а тий. Археологтой тэгэл холбогдож байгаа тий. Янз бүрийн сэдвүүд. За баярлалаа. Шинжлэх ухааны таны мэдхүү од мөндөр сувгийн археологийн нууцад нэвтрүүлгийн шинэ дугаар энэ үрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сув, ТV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос долгионоор хүрч байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онлайн технологи зам од мөндрийн алтан гишүүд та нар манд дэмжиж ажиллалаа. За нэвтрүүлгийг бэлтгэх үргэсэн Америк сургуулийн түүхийн багш Марат хандаа баярлалаа. За баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаажлын банкны дансага 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.